Тэгээд намайг харгаах ч өөхөө энэ одоо өсвөсөнд нь юу тохиолдсон юм бэ гэ. Хийм хийлгээд тэгсэн чинь миний үсний ихэнх нь шууд сатурк шиг болоод үс нь үхээд их юм аашаа. Ингээ тайсаар тийм болц жижиг болц. Тэгэл яг зарим хүмүүс бол гоё байна гэсэн, зарим хүмүүс бол яг үсэнд чинь юу тохиолдсон юм бэ бро гэсэн байлээ. Би бол яг 70% надад бол таалагдчихж байгаа. Амар унтаж мундсан болохоор ийм болцсон байгаа. Тэрнээс шиг засгаараа бас хөөрхөн заяа. Одоо миний нүр чинь тийм раунд хэлбэртэй байхгүй юу? Ингэж орж ирэхээр ингээ хөөрхөн болоод байгаа юм шиг санагдаад байгаа. Нүр мөрөө цэвэрлээд өсмөсөө байхгүй бол өнөөдөр гадуур гарах ажилтаа. Ер нь бол өдөр болгон гадуур гарч байгаа. Тэр нь ч гэсэн амар үр бүтээлд амар нөлөөтэй юм байл л те. Ер нь бол би нөгөө нэг яг өвлийн нэг влог хийсэн 90 үе байгаа штэ. Тэр үед миний амьдрал яг новшин байсан заяа. Honestly заяа. Үнэхээр новшин байсан. Хийж бүтээх юмч авахгүй тэг гэп авцаасан штэ. Тэгэл миний гэпийг яг ингээд дүгнэх юм бол миний гэп амар тал нь амар хийцгүй заяа. Бүр тал нь болохоор амар гоё заяа. Тэг тэр яг гоё талтай явж байгаа. Одоо ингээд сүүлийн хэд хоног бол өдөр болоо шахав гэрээс гараад би бүр гэртээ бүтэн өнжөөгөө баг сар маруулж байгаа хаа. За тэг одоо бүгд өсөө угаацгаа. Би ингээ анхудаа хиймтэй өсөө угаах чинь энэ өстэй болоод нийтдээ 3 хоног болж байгаа хаа. Дээрээс нь миний ингээд ярианы хэм маяг тэнгисийн иргэн яг зэтүүл ашиг болоод амар сайн. Үдсээр агаад амарсан зэтүүл ашиг ярьдаг болсон илээ. Гоё нөө гоё ингээл бүх юм дээр гоё нөө гоё ингээл зэтүүл ашиг амир бас бүр гэдэг үгнүүдийг амар ашигладаг шүү дээ. Миний бүр бүх ярианы хэм маяг бүр тэр үгнүүдийг байнга ашиглаастай. Нэг зэтүүл ашиг яриад би бас өөрөө гайхалаа. Яагаад би зэтүүл ашиг яриад байгаа болоо гэд. Бужуусыг бол ингэж хатаадаг байгаа. Ингээд батг гарцсан байна. Гэхдээ миний ус бас амар гайз цайруулж марилцсан. Будаг мотгтай хийж ингээ хийм орж мороод бүр сүүл амар YouTube-ийг удлаа штэ. Ер нь Instagram Reel гэсэн ээгүү гинт ингээ алга болж малаа. Тэр бол их миний залхуу малхуутай. Скол утасны багтаамжтай ерөөсө холбоотой биш. Бас ингээ хайдаа ин контент креатор байхын төвшин юм ингээ attention please гэж яадаг дандаа. Надад attention өгөөч. Юу хандлт авах уу? Одоо хандлт авах зүйлийн төлөө юу ач өгөхөд бэлэн байдаг хөхгүй яг үнэндээ. Тэгэл би яг тиймэрдүү байдлаас ч залхаад гэх юм уу. Юм л бол бичлэг хийн, юм л бол хандлт авна. Яа тэдэн хандлт авчиж, тэдэн сая хандлт авчиж гэл. Тэрнээсээ кайф аваад яг үнэндээ ингээ миний бүх амьдралын кайф авалт зөвхөн тийм зүйлтэй холбоотой байгаа надад амар сул дорой санагдаад. Тэгэл миний бас яг аккаунт хөгжүүлжсэн зүйл бол ингээл гадуур явгуул хүмүүс хараад чи JD юу таныг дэмждэг шүү гэдэг зүйлд амар дуртай гоё гэж боддог байсан. Өмнө тэрнээс 2-3 удаа мэдрээд үзсэн. Тэгэл яг тэр зүйлтэйгээ тулаад дахиад ирсэн чинь яг үндэ нэг тийм гоё зүйл биш юм бэлээ. Бас яг фэнүүд гэдэг зүйл чинь бас жоохон хэцүү юм бэлээ харагдаа ингээл. Тэр хүмүүс өөрсдөө тийм байгаа мэдгүй байгаа ч гэсэн амар JD гэж орилж морилдог ч юм уу тий. Тиймэрдүү зүйлсүүд амар яг үндэ жоохон духгүй юм бэлээ. JD ёо гэж хонос орж морилал хөөш мөөш гэж юм амар хэцүү. Яг ингээ өөрийнхөө байж болохгүй юм шиг. Тэгэл автобусанд сууж болохгүй юм шиг тий. Хуушур мушур идэж болохгүй юм шиг. Би чинь такситай хүн чинь хамгийн фэнси газруудаар яаж дандаа таксинд суух хэрэгтэй мэрэгтэй ч юм уу те дандаа нэг тиймэрдүү бодлоод амар төрүүлээд байсан. Instagram жорхоо болсон, Facebook жорхоо болсон, YouTube жорхоо болсон. Би YouTube дээр ордог бүр маш олон бичлэгүүдийг байнга үздэг гэсэн байхгүй юу? Бүр ингээд YouTube руу ерөөсө бичлэг алхасдаггүй. Одоо тэр нэг кино тайлбар тэрийг чинь бүр өстө өвчлөө солиотой юм шиг үздэг гэсэн. Одоо бүр ерөөсө тэгэхээр болсон. Одоо ерөөсө юу гэж байгаа гэхээр ингээд англи хэл суусан чинь амар их даалгавар өгöd байгаа байхгүй юу? Ийм даалгаврын ийм responsibility байж ерөөсөө үзээгүй амар удцсан. Тэгээд амар багштай загнуулсан байхгүй би. Тэр нэг ойр дээрсөө хүн амтнд загнуулаагүй зав ядчих хат нь. Одоо аавч хүрэл нам ингээл өсвөртэй загнахгүй штэ. Томооч нахад ч гэсэн багш нар бол хизээч загнадаггүй зав бүр хизээч. Тэрээс амар сонир мэдрэмж байсан ингээд загнуулах яг яхаа мэдхий байгаад яагаад загнаад байгаа вэ гэж бүр яг тэгж бодсон юм билээ. Нөгөө талаасаа би ч гэсэн даалгавар хийхгүй бас дальчихсан. Одоо контент креатор хүмүүс юу нэл амар тийм гадагшаага ярьдаг төрлийн хүмүүс байхгүй. Тэр хэрэгцээг нөхөхгүй бол өнөөдөр юм биш гэж байгаа. Тэг амар тийм буцаад одоо өстой сошиал ертөнц рүү камбэк хийгээд амар бичлэгүүдийгээ тэдэн компанитай хамтарч ажиллаад энэ зүүн гэхэд тэдэн төгрөг хий. Тэдэн дагагчтай олъё те. Ерөөс тийм юм юу ч алга битгий тгээсээ харин ч. За миний толгой бол иймэрхүү тэгээд бомбор энэ бомбор аим хуучирсан заяа. Цамцаага би зөв өнөдөр амар энгийн лээ гэж бодсон энэ их янз бүр талчхнаад яг. Энэ цэнхэр джинс өмд байна. Тэгээд ийм цагаан нэг гуталж галтайсан шүү дээ. Сонноос миний дугуй өвдөрсөн. Яаж өвдөрсөн бэ гэхээр батарейн ч юм уусгүй бол яг батарейн холбоотой нэг юм өвдөрсөн. Тэгээд дугуй онохгүй амар аюултай болоо тэгээд хоромж амар муутцаа одоо танад харуулъя. Ингээ хараа зүгээр хөдөлтөө үлдсэн. За гадаа амар хөдөн байна уу. Тэгэхээр үлдээлээ. Яг дуутай хаар нэг юм амар даардаг байхгүй. Тэг даахгүй тулд одоо төгчөд үлдээч идөө. За би таксид хаа шийдсэн. Таксидад явж байна. Ингээл такси нүгэрж амдаа ёо.
Одоо энэ зам бас дугуй эвдэрсэн гэж хэлснээс хойш 50,000 төгрөг таксид өрсөн байна. 7 оны өмнө дугуй эвдэрсэн. Тэгээд би бас сони юм анзаарлаа л та. Би энэ бомбрыг нь штэ. Яг өнгөрсөн жилийн төрсөн өдрөөр авчихсан байхгүй юу? Өнгөрсөн жилийн 8 сард гэсэн. Тэрнээс хойш би ганц ч угаагаагүй юм штэ. Бүр ганц ч угаагаагүй. За тэгээ шууд ийм арт турсан байгаа. Би тэдийн төгсөлд болох гээд тэгээ төгсөлтөө тэмдэглэх гээд юм хөрх амттай юм энэ төр авд юм бэлээ. Манай оюу бол амар цагийн ямыг цагт нь юмыг бол ясийдаг амар охин байгаа. Манай мөрөөдөл бол миний project дээр хамгийн амар тусалсан юм байгаа. Би одоо 2 онц сурлагтантай галзаг байж байна. Тэгэл ороод юм хумаа идэж уугаал төгснөө төгсөөгөө гээл сертификатуудаа гардаж аваад тэгээ баахан тоглоом би бичлэг хийжсэн гэдгээ мартаад энэс хойш ямар ч бичлэг хийгээгүй лээ. Sorry. За ингээд бүжрүү явж байна. Ийм завсраар гараад одоо ингээ ахлахж явж байгаа үед ингэчлээ юм дугуй өвдөрсөн болохоор дуугаа онж болохгүй бурхан бүр наа бити дуугаа засуул гэдэсэн. Дуугаа засуулыг их өдөр болгон заяа. Надад ямар нэг өөр ажил гарч ирдэг чухал ажил заяа. Сквал ингээ хаач мачдаг. Тэгэл өчтөр бүр ингээ амар цаг зав гаргаад дуугаа засуулах гал оцсон чинь тэр дэлгүүр нь хаалттай байдаг нац. Тийм амар дуугаа засуулах заа яг байдаг нац ёо. Тэгэл нүдээ хараар буцсан чинь жоохон буруу шийдвэр болчих шиг боллоо. Хэрвээ ингээл юм идэхгүй гэрээсээ гарчих юм бол штэ өдөржингөө яг үсч өгнө. Яг бол юм идэх бүр ямар ч цаа байхгүй заяа. Нэг л удаа юм идэх юм бол тэгэл нэг сургалтнаасаа тэр жигт нь хоцорно л гэсэн. Тэг би өглөө нэг борцог тараг хоёр л идсэн. Тэгэл тэр гитцтэйгээ одоо бүжигчээр орж бүжиглээл тэгэл өсөж өгөндөө. Би ихтэй өндөр амар нүр амар тэнэг бодчихжээ. Ийм амар халтар харагдаад байц. Галтаацсан. Тэг энэ дээр юм гарч марана. Надад ерөөсө бүжгийн тийм хувцснууд байдаггүй дандаа тийм джинснүүд байт юм бэлээ. Тийм болохоор би бүжгэн дээр 2 сар 3 сар явахдаа нэг хувцас өмсөж байгаа. Амар өст. Нэг л өмдөө өмсөж байгаа заяа. Бүр домог болоо миний тэр өмд барай. Тэг өнөөдөр 3 сарын дараа нэг юм угаасан чи амар өрчөйдөн бэлээ. Тэгээд хэрэг манай хамаатны гişнэр өсөж байгаа бол уучлаарай өрчгөр хувцас өмсөж байгаа. Эндүүтэх цаа бол байсангүй тэг би өөр өрчөйдсөн байсныг анзаараагүй. Өглөө гаргаад ирсэн чи амар өрчөйдсөн байсан. Тэгэл за өмсөн гэл өмсөн байгаа шүү. Манай бүжгийн юмны гоё юм өнгөөстэй. Би бол тэгээ гоё зүгээр тэрийг хар бодоол өмсөд тэгээд бүжтэй. Тэр бүжсэн төлтөр хоорондоо хараа бүжтэй хараа юм гоё дөх. Тэрний үүсэн юм байна. Тэнийг юм уу төмсөн. Саал тэгээд энэ өмнө амар хейт авдаг ботлоо. Халтар гэдэг халтар үнэлдэг. Гэтэ бас ингээд угаахад хүртэл өнгө орхоо болцсон байлээ бүр амар халтар болоод. Тэгээд угаасаа бүжтэй болохоор амар гутал нь углах хэрэг гардаг байхгүй. Тэгээ уул нь амар илэгддэг. Тийм болохоор бүр хамгийн муу гэсэн гутлал уусдаг. Та хоёр миний бичлэг хөгжөөгөөч. Хөгжөөд. Хөө ямар хөгжөлтэй бичлэг вэ? Хөө энэ яг жинхэнэ бичлэг байна та. Хороогийн хамгийн хөгжөлтэй л үлж идэг юм бичлэг. За баярлаа. Таны сургалтанд бүртгүүлэх цорын ганц нэг шалтгааныг хэлээч. Би өчнөөс. Цорын ганц нэг шалтгааныг хэлээч. Баянаар. Тасаа. За жигнээс ил би гарч. Жиг нь бол амар мод хүн тэгээ намайг үнхээр өөрөлдөж чад идэж сарж байгаа. Яна ингээ өнгөө маркетинг зөвчлөө. Where is миний маркетинг гэсэн юм уу? Where is my salary? YouTube штэ. YouTube босоо YouTube дээр comeback хийж байна. За баяртай. Яwas би нэг ийм бодлоо заадаг. Энэ бүжгээс насаа ирж байгаа самбыг хятад дэлгүүрээд өгөхгүй. Хятад бараанууд зардаг зөв амар хямдхан. Дайм сонь юмнуудыг амар хямдхан зардаг. Энэ болохоор ингээ 2005 зүг хатаас мах юм билээ л дээ. Нөгөө бүжигт явдаг байхад нэг ихсэлээ зүг хамт ярьдаг байсан аахгүй юу? Тэр ихч. Надад энэ төрөө зааж өгөө надад энэ анх хэдүүлсэн юм. Ингээ би сайн амар махаар өсөөд ихтэй бүр үнэр нь үнэхээр амар. Энийг онгойлохлоо чи зүгээр хаттыг үнэрлэн заяа. За амар хаттын амтлагч байдаг шүү дээ. Тэр амтлагчийг буртаар нь амтлан заяа. За өсөө ингээ жоохон уржилсан байгаа. Одоо бүгд гэрээ цэвэрлэнэ. Би ингээл амар влог хийгээл тэгэл хийсэн влого үтсэн чи амар тэнэг влог болчихсон. Ямар ч нэг тийм ямар ч entertaining юм байхгүй амар successful YouTuber байх хүсэж байгаа бол ер нь бол тэгэл entertain хийгээл авах хэрэгтэй зөө бүх чадлаараа өгөөл жоохон entertaining хийх хэрэгтэй юм шиг санагдаад ингээл гэрээ цэвэрлэхдээ альптай юм шиг бичлэг хийгээ зогсож байна. Одоо бүгдээр сайхан 0 угаацгаая. 0 угаалт бол бас гоё штэ. Бол галтгойг амгаа цэвэрлсэн билээ. Тэгээд одоо хоол хийж байгаа. Тэгэхээр би бас зүгээр суугаад иж болохгүй шүү дээ. Шууд баан угаалт явсан. Сүүлд би 100 гээд нэг кино үзлээ. Би одоо хүмүүс асууж байгаа байхгүй 100 гэдэг кино үзснээр үзээгүй гэхээр би бүр ингээ гайхаад ах юм. Тэр сайхан киног үзээгүй яг юу хийж яваад байгаа юм бэ те? Яг яах гэж амьдраад байгаа юм бэ? Миний бүр ингээд амьдралдаа үзчихсэн бүр хамгийн гоё киноны нэгдүгээрт ордог болсон заяа 100 гээд кино. Дэлхийс үүссэн баггүй юу? Тэнгүүтлээ дэлхий ингээд одоо survivable байхаа болоод
Хүмүүс ингээд одоо сансар дээр амьдарч байгаа заяа нэг тийм хүчил төрөгч мөрөгчтэй шипэн дээр заяа амар том тийм хөлөг дээр гэсэн. Тэр нөгөө нэг сансрын хөлгийнх нь оксиженийн дуусчдаг байхгүй хүчил төрөгч нь дуусахаар болоод ер нь бол бүгдээрээ өөхөх магадлалтай болчтой. Тэгээ гараад яасан байх нь амар сандралдаад за юу яа ерөөсөө тийм болж бүтэхгүй байгаа нэг тийм хэрэгтэй биш. Тэгээ хүүхдүүдийг тийм 100 хүүхдүүдийг нийлээд дэлхий рүү явуулчих. Тэгээ дэлхийд юу ч болж магадгүй байхгүй яг үндэ одоо survivable үгүйг нь хинч мэдэхгүй байгаа заяа. Тэд 100 хүүхдийг явуулчихдаг байхгүй. Тэгээ дэлхий мэдээ survivable байж таарсан. Дээрэс нь дэлхий дээр амьдарч исэн зөндөө олон хүмүүс байж таарсан байхгүй. Тэгээ тэднээс ингээ хоорондоо хөрхөө дайн байлдаа хийгээд их тиймэрдүү. Гэхдээ ерөөсөө тийм яг миний ярьж байгаа шиг тийм сонирн биш заяа. Маш үнэхээр сонирхолтой. Жинхэнэ акшн кино гэж тэрлэх кино хэлэх байх. Яг нөгөө нэг амар завгүй үгээд байсан шүү дээ. Англи хэлний даалгавартай, тэгснээ ингээл ноото тээжлэх ёстой. Тэгээд бүжигдээр яж явах даалгавар өгдөг заяа. Манайд ингээд дуу сонсдог даалгавар өгдөг заяа. Гэрийн даалгавар өгөөд литерли тэр гэрийн даалгавраа бүр шалгадаг заяа. Тэр дууг сонсноо за ямар мэдээж төрсөн. За Крис Браун хэдэн альбомтай гэдэг ч юм уу. Тийм их юмтай байж би ингээд тэр киног үзээд өөрийн 7-8 хүртэл байдаг гэсэн заяа. Тэгээд би та хэд suggest хийж ин гэхдээ Netflix-ээс устгах байгаа. Одоо нэг 10 хоногийн дараа устгах байгаа. Тэгэл би бол яг хуу нийтдээ 7 сизонтэй би сүүлийн сизон дээр явж байгаа. Би бол үзээд дуусгах чинь та хэд бол үзэж амжихгүй нэ л гэсэн. Тэр гоё киног алдаж байна л гэсэн. Ally гэд гарч ирдэ штэ. City of Light гэх нөө чиптэй. Тэр сизон бүр үнэхээр амар сизон байсан зав. Чиптэй одоо хүмүүс чип идэнгүүт нэг юм AI-д удирдуулаад өөр ингэсэн ухаангүй болоод байгаа байхгүй юу. Тэгээ тэр AI-н чиний бүх зовлон, бүх хар бараанд урсан шүрсэн бүгд нэг арилгаа чамайг бүр мөнхийн жаргалтай болгон зав. Бүх хүмүүс тийм болоод тэгээ манай сайн талын хэд бүр ингээд яа тэр амар гоё сизон байсан. Гэсэн ингээд Raven ингээд чиптэй болоод амар юмд яриад байдсан шүү дээ. Тэр Raven-ийн жүжиглэл бүр амар 6-7-2 миний хувьд бүр хамгийн fucked up season-ээс ерөөсөө тийм сонирхолтой биш. Хитрхи их юмуд орж ирээл дэлхийн ертөнцийн ингээ хооронд нь цаг хугацаагаар аялдаг болж малал яг нь болно л доо. Гэхдээ би ойлгохгүй байсан даа ч юм уу эсвэл нэг тийм амар сонирхолтой санагдаагүй. Тэгээ ойлгоход бас амар хэцүү заяа. Яа тэр бас дэлхийн сүрдэг season амар season-ээс. Clark чинь Night Blood болоод хүний цусыг өөрийнхөө биеэр гүйлгэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө хүнийх нь цус нь багцсан чинь Murphy ирснээр зүрхийг ингээ гараараа зогтлуулж мөхлүүлээд за ингээ болчлоо доо гэсэн чинь дэлхийс үүрэх болоод тэгээ хамгийн сүүл нэг шик руугаа ингээ нисгээд байжсэн чинь Clark ирдгүү шүү дээ. Ёо гэсэн Clark ганцаархнаа дэлхий дээр үлдэж мүлдээд 6 дээрээ шинэ гариг дээр ирж мэрэл тэгээл жоох сонирхолцсон. Тийш шинэ гаригийнх нь бас гарууд амар өвчтэй зөө. Чиний бүх мэдээлэл, чиний бүх дурсамжууд чинь ингээ чипэнд хадгалцдаг. Одоо би өгчлээ гэж бодоход миний бүх оюун ухааныг нэг юм чипийн дотор хадгалаад тэгээд өөр Night Blood гэдэг юм хар цустай хүн лөө хойтлон ингээ ухаж байгаа тэр чипийг хийнгүүтэл яг наач болно гэсэн. Яг наачиг ярьдаг болно. Яг миний санаж байгаа бүх юмыг сандаг болно гэсэн. Яг үүндээ ингээл кино үзэх чинь бас амар тийм speaking чадварт амар сонирхолтой юм лээ. Тэгээд хамгийн гонигтай юм би англи хэлээ интер цус аахгүй юу. Тэгээд төгсчөөд буцаад шууд принтер рүү улирсан байгаа. Ярьж чадчихээн, бичиж чадчихээн. Гэхдээ чиний ашиглаж байгаа үгнүүд өгүүлбэрт чи хитрхи basic байна. Ямар ч академик юм байхгүй байна. Тэгэхээр академикли сайжраад ирээгээ. Тэгээд намайг надад pre-entry санал болгоол. Тэгээл би бас агрицэн л да. Угаасаа conditional entry би мэддэггүй. Passive voice гэл нэг амар том хичээл байна. Яа perfect цагууд бас үнэн л байдаггүй. Үнэхээр амар сонин цагаа. Би үнэхээр perfect цагийг үзэн яддаг шүү. Тэгээл одоо ингээл perfect дээр struggle хийж ядаж хахад conditional-ууд ороод ирэн за. Тэгээл ёо. Тэгээ интер дээр би тэгэд болохоор эссе бичлэл үтсэн. Эссе бичлэл бол яг үндэ бас амар тийм сүрдэл амар тийм лаг төвшин хүн хийн гэсэн үг бичлэл мэлээ. Ялч бичээд ахаар яг схем ингээ гаргацдаг гэх юм уу. Тэгээ амар хүгэм баялагтайх юм бол бараг тэр гоё эссе болох боломжтой байгаа хөөхгүй. Яг хоо англи хэл сурах болсон амар том шалтгаан нь гинт амар ухаарсан дач биш л дээ. Ингээ амар хөгжмийн талаар мэдлэгтэй болох хэрэгтэй маань гээл хөгжмийн талаар судлаад докюментаринууд үзэл гэсэн чинь ерөөсөй ойлгохгүй. Бүр юу ч ойлгохгүй заяа. Тэгээл за англи хэл сурах юм байна гэж байжсэн чинь манай агш намайг чи 100 гэ кино үзмүз. Өстой миний амьдралын хамгийн гоё кино байсан гэл. Тэгээл за гээл нэг өрөө ихлүүлсэн чинь амар гоё кино байж тараад тэр оройноос хойш орой олгон нойроо хугасалж тэр киног үзсэн байгаа. Гэхдээ бас тэр киног үзнээр амар сайжирсан англи хэл. Яг тэгвэл жирийн л нэг Stranger Things mix шиг англи хэлтэй биш. Цаг хугацаагаар аялал тэгээл сансар масар огтургын талаар ярьдаг болохоор ашиглаж байгаа өгнүүд нь ч гэсэн маар advanced энэ байдаг байхгүй юу. Тийм болохоор бас амар сайжирсан. Сүүл анзаарсан юм миний бас speaking skill арай гайгүй юм байлээ. Бус skill-ээ бодвол бүр хамгийн таг skill маань reading заяа. Тогтод суугаад 2 өгүүлбэр ч уншиж чаддгүй тийм амар анхааралгүй болцсон байлээ бас. Тэгээ heroine speaking-гээ яаж сайжруулах вэ гэд учир шалтгаанаа олохгүй явж байгаа хүмүүс байгаа бол зүгээр хөрхэн тип хэлий. Өөртөө амар их яриараа. Гэтэ бас өсөө ерөөсөө ингээ авчихгүй ингээ харахаар бас дайггүй байгаа.
Би нэг глосстай байсан. Тэгээд тэр глоссоо алга болгоцсон. Тэгээд глоссгүй болоод яаж яах ерөөсө глоссны мөнгө өрхийг амар тийм хэрэггүй зүйл гэж боддог заяа. Тийм болохоор ингээд глосс ерөөсө авахгүй яваад байгаа. Тэгэл сайхан юм хатсан уралтай хаасайгүй. Би ингээд мөнгө өрөхгүй гээл ядуураад мөнгө өрөхгүй биш заяа. Өрсөн мөнгнүүдээ харсан чинь надад бүр аимшигтай санагдаад өдөртөл ингээд 40-50 мянган төгрөгөөр зүгээр идэх юмнанд заяа. Зүгээр л идэх юмд шүү дээ. Жохон өөрийгөө ингээд дисциплинжүүлэх гээд тэгээ жоохон мөнгө өрөхгүй яваад байгаа. Тэгсэн чи бүр амар өвдөм юм дуугүй явахаар дуутай явахаар ерөөс дугуунаасаа буун гэдэг бол амар залхуудаа санагддаг. Нэг боржуур давах хүртэл амар залхуудаа санагддаг байхгүй дуутай явж хахад. Алхаа явж байгаа болохоор ингээ хаашаа жормоор санагдан заяа. Хаашаа жорч нэг юм саатмаар нэг юм далчганмаар санагдан. Тэнгүүт л ингээл хавийн хамаг дэлгүүрлөө ороод харсан болгоно аваад тэгээ бүрдэл их мөнгө өрт юм байна. Би яс тэг сүүлд өөрөөсөө амар анзаарсан юм ингээд ямар нэгэн сургалт маргалтанд ч юм уу явна штэ. Тэнгүүт л надад яг тэр сургалтын байгаа хүмүүс нь амар чухал юм байлээ зөө. Тэр сургалтанд юу сурж би хэр их хичээж хэр их юм олж авч байгаагаасаа ч илүү чухал. Одоо жишээлбэл ингээд манай анги солигдож байгаа шүү дээ. Би угаасаа ганцаар ингээ уйлраад тэнгууд л надад ингээ ангилд очих юм гээд жоохон санагддаг болж байгаа байхгүй. Тэгэл яг сурна л да мэдээж буцаал одоо шинэ ангийнхандаа танилцдаг ч юм уу те. Гэтэ яг манай бас энтрийн ангийнхан бас гоё эс шүү. Би ер нь жоохон нerd хүүхдүүдтэй сурах амар дургуун байлээ. Амар тийм яриа хөөрөөтэй тийм далцганаал хичээлийн дараа мараа нэг юм сонин сайхнаа ярьж үлдэж мүлддэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүст амар дуртай. Тэгэл төгөлдөр хуурн дээр багшаас амар гоё заяа. Багш ингээл 2 хоног чөлөө авангууд л төгөлдөр хуурнд ингээ хоцорч очиж мочвол те ямар ч явах хүслэхүү. За хоцорсон чи явах те гэл тэгдэг болж байгаа байхгүй. Зүгээр л яг хичээл хийх гэж юусэн очдоггүй заяа. Тэгээ тэр одоо миний очиж байгаа газрын community fucked up байх юм бол очих дургу болоод шууд тасалж маслаад явчих юм билээ. Би зүгээр та хэдтэй яриангаа 0 өрөөгөө баг цэвэрлээ дуусчлаа тэхүү одоо толио арчаал 0 угаал болоо.